Эрхэм үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хөгжлийн хурд нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт хөдөө аж ахуйн кластер байгуулах талаар олон улсын туршлагыг судалж, эх орондоо энэ чиглэлээр кластер байгуулан ажиллахаар төсөл боловсруулан ажиллаа эхлүүлж байгаа. Амар Баясгалан гэдэг одоо хүнийг урьж оролцуулж байна. Тэгээ энэ чиглэлээр нэлээд их одоо туршлага хөрвүүлсэн хүний хувьд өнөөдөр хоёулаа зөвхөн одоо танай компани талаар төдийгүй ер нь одоо энэ хөдөө аж ахуйн кластер гэдгийг ер нь хэрхэн яаж байгуулж яаж ажиллах ёстой юм. Бусад улс орны туршлага ямар байна гэдэг чиглэлээр ярилцсанаа. Ингээд танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа энэ нэвтрүүлэгт урьж оролцуулж байгаад. За Тайг Интернэшнл компани. Тайг Интернэшнл компани бол Хөвсгөл аймагт яг хөдөө аж ахуйн парк байгуулахаар, кластер байгуулахаар ажиллаж байгаа. Тий. Бид нар 2013 оноос хойш хөдөө аж ахуйн кластер байгуулах чиглэлээр судалгаа хийсэн. Тэгээ энэ судалгааны хүрээнд бас гадагшаа төтгшөө явж хөдөө аж ахуйн салбарт хийгдэж байгаа инновацууд, дээр нь кластер гэдэг чинь ямар чухал юм бэ гэдэг чиглэл дээр нэлээх судалгаа хийсэн. Тэгэхээр бид нар энэ хувьд за яг барууны орнуудтай харьцуулах юм бол Монгол улс зах зээл шилжээний 30 орчим жил болж байна те. Гэтэл барууны ертөнц бол яг энэ капитал суурилсан энэ зах зээлийн тогтолцоонд үндсэндээ 200-300 жилийг зарцуулсан учраас тодорхой хэмжээний тэнд системтэй хөгжил бий болсон байна л да. Тэгэхээр бид нар бол одоохондоо нэг өсөлтийн шатандаа ер нь танин мэдхүйн шатандаа явж байгаа юм үе байгаа юм байна. Гэхдээ глобалчлалын үр дүнд мэдээллийг ижлэх хэмжээнд нэг төвшин нэг цаг хугацаанд авж байгаа учраас иргэд маань ч юм уу те бизнес хийж байгаа хүмүүс маань өөрсөндөө бас олон улсын хэмжээний шаардлагуудыг тавьдаг болчихсон ийм цаг үе явагдаж байгаа юм байна. Тэгээд бид нар 2013 оноос эхлүүлээд Хөвсгөлд газраа хөдөлж аваад төслийн техникэд тэнцэх үндэслэлээ боловсруулад одоо ингээ хөрөнгө оруулалтынхаа одоо шатанд явж байна. Бид нэр одоогийн байдлаар тэнд хөдөө аж ахуй чиглэлээр мах суу, хүнсний ногооны 3 чиглэл дээр ийм кластер бэлтгэсэн. За эхний ээлжинд бид нэр махан дээр кластерыг тодорхой хэмжээнд шатлалтаагаар хийгээд явж байна. Эхний ээлжинд ийм кластер дотор нэг ийм гол түлхүүр бизнес байдаг. Тэрнээс нь эхлэх нь зүйтэй байна гэдэг чиглэл дээр бас олон улсын туршлагыг судлаад тэгээ бид нэр мах боловсруулах хөвөлдөрийг олон улсын стандартын түвшинд одоо төлөвлөөд ингээд нэг барилгын ажил нэг 80 орчим автай явуулж байгаа. Та хэллээ ер нь яг манайд нэг атрагадризм шээд 30-40 жил гэдэг юм уу те. Ер нь энэ чиглэл дээр яахан тийм ногоонороо байгаа гэж шүү дээ. Энэ бол тийм энэ нэг цаг хугацаанд хамаардаг зүйл биш баха. Одоо мэдлэгчин бүгд тавтгаа болсон. Тэгэхээр хүн бэлтгэх нь л одоо хугацаа авдаггүй юм бол энэ одоо техник технологи бүхэл төрлийн байдлаар одоо лизинг, үйлчлэгээ, гадаад худалдаа, импортлох асуудал бүгд нээлттэй шүү дээ, тийм ээ. Эсвэл энэ бодлогоос болоод байна уу? Эсвэл манай туршлага байхгүйгаасаа болоод байна уу? Эсвэл хүн бэлтгэгдээгүй болоод өнөөдөр хөгжихгүй байна. Тэгэхээр Монгол улсын хувьд хүнс хөдөө аж ахуйн салбар нь өөрөө жаахан өөрмөц. Энэ геополитикийн хувьд бас нэг юм хоёр том хөшөөнд дунд байж байгаа нэг онцлог байна, тийм ээ. Дээр нь тухайн улс өөрийнхөө үндэсний аюулгүй байдлын хувьд тодорхой хэмжээний ялангуяа стратегийн үнсүүдээ өөртөө дотоод тодорхой хэмжээнд бэлтгэх гаднаас хараат байхгүй хараат бус байх гэдэг тэр бодлогууд гэх мэтэр олон зүйл дээр энэ хөдөө аж ахуйн салбарын хөгжил тодорхойлоод байна. Тэрнээс ч одоо юу гэдэг барууныхан шиг төр оролцохгүй бүгдийг нь одоо чөлөөлчихөө тэгвэл энэ даалгаар гэдэг хэмжээний бизнесийг өөрөө зохицуулаад босчно гэж оролдвол бас нэг өөр хөгжлийн загварчлал харагдана гэсэн үг. Тэгэхээр тодорхой хэмжээнд төр оролцдог. Төр хяналт дээр, төр нөөц дээр, төр импортын зарим нэгэн хориг дээр те одоо квоты юм уу, тарифын юм хориг дээр оролцдог учраас бас энд хөгжлийн нэг юм хөлөө олохгүй яг тэр хөгжлийн оновчтой загварчлалаа сонгож чадахгүйгаас болоод жилүүдийг алдаад байгаа юм байгаа. Дээр нь тодорхой хэмжээний яг энэ салбар дээр мэрэгчлэнээ бэлтгэх, энэ салбар дээр бизнес яг юм зохицтой яг бизнесийн оновчтой бизнес модельээ тодорхойлох гэх мэт их олон зүйл дээр бид нэр яг өнөөдөр суралцж байгаа процесс дээр яваад байгаа. Би өөрөө чинь бол нөгөө их олон салбарт янз янзын төсөл хийж исэн хүн гэдгээр нь сайн мэднэ. Маш сайн төслүүд, их сайхан санаанууд гараад. Тэгээ явж ер нь
ингээд төдөө аж ахуйн салбар дээр одоо хүч үзийгээр ингээд шийдсэн байна шүү дээ. Тэгээд энэ яагаад ийм одоо шийдэл төрөв? За хоёр шалтгаантай. Нэгдүгээрх нь би нэг Хөвсгөл аймагт 2 жилийн хугацаатай нэг ажиллах шаардлага үүссэн. За ингээд ажиллах шаардлага үүсээд орон нутгийнхаа хөгжил, эдийн засгийн онцлогийг судлаад үзэхээр тэнд аж үйлдвэрийн салбарын нийт борлуулалт нь жилдээ 9.6 тэрбум төгрөг байна. Бүхэл бүтэн аймгийн хэмжээнд те. Тэгэхээр энэ айгүй их тийм ядмаг таа байхгүй. Тийм учраас энд ажлын байрыг нэмэгдүүлэх ёстой юм байна. Энд мөн хөдөө аж ахуйг хөгжүүлэх ёстой маань гэдэг утгаар нэгдүгээр тэхэлсэн. Нөгөө талдаа яг одоо Монгол хүний хувьд бид нар олон улсын түвшинд аваад үзэх юм бол Монгол хүний эрүүл мэнд, хоол хүнсний бүтэц, хоол хүнснээс авж байгаа тэр нэг шим дижэл, эрдэс бодис, уураг, те амин дэм яг ямар шатанд байна гэдээ үзэхээр бид нар бол зүгээр л айгүй өлөн ходоттой, те айгүй тийм өлөн зилэм амьдралтай мөртлөө айгүй том мөрөөдөлтэй хийсэн юм сонин завсрын үед яваад байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө бид нар айгүй чанартай мах үйлдвэрлээд экспортлох тухай ярьдаг. Яг үндсэндээ ингээд дундаж айлыг аваад үзэх юм бол бид нар одоо эрүүл мэндийн сайдын тогтооцсон хүнснээс авах ёстой тэр нөгөө эрдэс бодис, амин дэм, уураг, өөх тосны хэмжээ гэдэг эрүүл мэндийн сайдын түвшинээр норматив байгаа байхгүй. Тэрнийхээ хаан ч өрөхгүй байгаа. Нэгдүгээрт. Хоёрдугаарт нь бидний нөгөө стратеги хүнс гэж нэрлэдэг байгаа гол хүнсний бүтээгдэхүүнүүд маань өөрөө чанартай үйлдвэрлэгдээгүй. Одоо чинь махаар аваад үзэх юм бол нэгдүгээрт нь бид нар малын өвчлөл бол жилд газар цагийн тэнд янз янзын өвчин гарч байна. Бид нар малынхаа өвчнийг хянж чадахгүй байна. Хоёрдугаарт нь малынхаа өвчнийг хянж яана гэдээ бид нар маш хяналтгүйгээр вакцин, ялангуяа тэн дотор антибиотик вакцин ч байна, антибиотик бус вакцин ч байна. Хизээ яаж хаана тарьсан хэний мал тарьсныг нь тодорхойгүй, гарал үүсэн тодорхойгүй махыг бид нар өнөөдөр хэрэгжилж байна. Дээр нь бид нар жилд одоо махаар аваад үзэх юм бол нэг хонь толгой шилжүүлснээр 10-аас 11 сая толгой малыг хүнсэнд хэрэгэлдэг. Гэтэл тэрний за 18 оны байдлаар аваад үзэх юм бол нэг 90-ээс 93%-ийг нь гар аргаар, бусад үлдсэн хувийг нь дөнгөж үйлдвэр аргаар боловсруулж байгаа гэж байна. Тэгэхээр ингээд бодохоор мал бэлтгэж байгаа тогтолцоо болон мах боловсруулж байгаа тэр бүх процесс дээр бид нар хүнсний аюулгүй байдлын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг дотооддоо хэрэгжилж байгаа байхгүй нийт төвшөндөө. Тэгэхээр энэ бүхнийг системтэй болгохын тулд эхлээд яг хүнээсээ хүнийхээ одоодноос өөрснийхээ эрүүл мэндээс эхлэх ёстой мэн гэдэг бодлоор яг ийм стандартыг шаардлага хангасан. Таны энэ одоо дотоодын тийм Монгол хүний эрүүл мэнд гэдэг энэний хоол тэжээлийн одоо хангамжтай хүртэмжтэй байдал. Дээрээс нь нөгөө амин дэмий хангалттай үргэлжлэлтэй байх гэдэг их сонин өнцөг харагдж байна. Одоо бид нар чи ерөнхийдөө махал байвал одоо үн түргээд экспортлж тий. Тэгсэн мөртлөө экспортод гаргахыгаа болохоор өндөр стандарттай одоо эрүүл ахуйн шаардлага хангасан байгээд үлдсэн тэр манайхан бол яах вэ гэдэг байдлаар яваад ирчлээ шүү. Тийм үү. Тэгэхээр та түрүү ярианыхаа хин хэлсэн одоо гол түлхүүр бизнес нь өөрөө махны үйлдвэр юм байна. Тийм дүгнэлтэн төрөд юм үү тий. Тэгэхээр малчны хотноос одоо хэрэглэгчийн галтгооны ширээн дээр ирэх процесс жишээ нь махаар аваад үзэх юм бол маш олон бизнесийн процессыг дамжиж байгаа. Тэгэхээр энэ бизнесийн процесс болгон дээр нь кластеруудыг хөгжүүлээд дараа нь энийг гинжин холбоогоор шат шатных нь хооронд нь уялдуулад өгвөл нөгөө value chain гэдэг юм үсэх байхгүй даа ч юм бүтээгдэхүүний тэр үнцэн гэдэг юм бий болно. Манай найруулагч тэр махны холбогдлолтой энэ зураглал харуулж байна. Тэр мах боловсруулах үйлдвэр гэдэг. Ингээд тойрцсон одоо зураглал байж. Маш олон бизнесийн ийм одоо салбарууд байна гэсэн үг тийм процессын хувьд. Тэгэхээр энэ процесс болгон дээр кластеруудыг үүсгээд энийгээ дараа нөгөө процесс болгоныг хооронд нь уялдуулад өгөхөөр босоо ийм кластер үүснэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ кластер дотор өөрд нь тийм key business буюу одоо түлхүүр, гол түлхүүр нэг ийм хөдөлгөгч бизнес байдаг. Тэр нь бол одоо жишээ нь юуны хувьд мах үйлдвэрлэл дээр бол үндсэндээ мах боловсруулах үйлдвэр. Одоо уучнаар бол бид нар надлгааны газар гэж нэрлэдэг. Одоо орчин үеийн хэллэгээр эн чинь нөгөө эрүүл чанартай мах үйлдвэрлэдэг гэдэг утгаараа мах боловсруулах үйлдвэр гэж ярьдаг. Тэгэхээр энэ мах боловсруулах үйлдвэрээс эхэлчих юм бол мах боловсруулах үйлдвэр нь өөрөө бэлтгэн нийлүүлэгчтэй одоо бэлтгэх байдлаар тэр доор байгаа бизнесийн кластеруудыг хөгжүүлэх болцоотой байна. За манай найруулагч тэр хонь үхрийн амьдын жин махны гавцын талаар нэг зураглал харуулаарай. Тэгэхээр та махны үйлдвэрийн тухай ярьсан. Тэгээ гол түүхийд за өдөөгөөс бэлтгэлж байна тийм ээ. Одоо манайхаа бол малчин ард түмэн гэдэг.
Яг таваарлагч талаас нь тийм ээ нэг модоос гарахаа шигшимт байдлыг харах юм бол харьцуулах юм бол нэлээ сонин тоо гараад байгаа юм. Одоо энэ бол таны хийсэн зураглал. Тийм Монгол хүний за нэг амьдын жин 30 кг байхад гарах махных нь гарц болохоор 14 47-8% тийм. За цэвэр одоо үйлдвэрийн хойно ихээр 50 кг ингээд 58 гэж юм. За 65 кг гарах мах нь бол 30 кг буюу 2.3 дахин одоо их тий. Тэгэхээр яг одоо олон улсын түвшинд махыг үндсэнд 2 хэсэг хуваагаад байгаа юмс. Хэд хэдийн янзаар хуваана гэсэн үг. Нэгдүгээрх нь болохоор grass fed гэдэг одоо өвс тийжихс гэдэг юм бэлчээрийн малыг ингэж нэрлэдэг. Нөгөөх нь болохоор grain fed гэдэг одоо feedlot буюу тэр зориултын газарт бэлтгэсэн тэжээлээр бодлоо хэлээд байна. Тэгэхээр ийм хоёр төрлийн махыг олон улсын түвшинд одоо импортлогч орн хүлээж авдаг гэсэн үг. Тэгэхээр манайхны хувьд бол одоо бэлчээрийн мал маань grass fed байхгүй. Grass fed нь цаана organic, eco, natural энэ гэдэг олон хэлбэртэй. Тэгэхээр бид нар бол одоо аль альнийхын шаардлагыг хангаж чадахгүй байхгүй. Органикийн махан дээр тавигддаг 5 шинжээс бид нар нэг шинжийг нэрээс хангаж чаддаг тий. Тэр нь юу гэхээр малынхаа өвчнөөс салж чадахгүй болохоор бид нар вакцин хийдэг. Вакцин дотор антибиотик вакциныг явж яадаг. Тэгэхээр тэр 5 шинжийн нэг нь антибиотик фри гэдэг өөрөөсөө антибиотикгүй төрлийн вакцинаар тариаг байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр шаардлага хангаж чадахгүй болохоор бид нар органик гэдэг төвшөнд нь орж чадахгүй. Тэрнээс биш органик гэдэг төвшөнд нь орох юм бол одоо жишээ нь худалдаа авах чадвар өндөртэй импортлогч орнуудын хувьд хамгийн тодорхой хэмжээний хэрэгцээтэй чухал төрлийн мах байдаг байхгүй. Гэтэл нөгөө талд нь grain fed гэдэг одоо жишээ нөгөө эрчимцэн мал аж ахуй буюу эсвэл одоо илүү их тийм таваарлаг шинжтэй цэвэр үйлдвэрийн махны чиглэлийн хойно хүрийг үржүүлэх гэхээр өнөөдөр яг тэр нь эхлэлийнхээ шатанд явж байгаа. Дөнгөж эхлэлийн шатанд явж байгаа гэсэн үг. За мал махны тухай тийм байдаг. Махны үйлдвэр байгуулад нэгэд хориулсан махны кластер гэдэг. Тэгээ мах үйлдэн гэхээр мах чинь мал одоо өөрөө юм иддэг гэдгийг манайхан чинь энэ бол орхигдуулчихдаг тийм ээ. Тэгэхээр өөрөө чинь тэр grass feed гинүү те одоо ямар ч байсан хадлан тижээ шим тижээлийн одоо бэлтгэх ёстой. Тэгээ энийг хэрхэн яаж бэлтгэж одоо газар тариалантай мал аж ахуйтай, хүнсний үйлдвэртэй, боловсруулах үйлдвэртэй нийжвэрэн хийж ингэж одоо кластер болно шүү дээ. Тэгэхээр та энэ хадлан тижээлийн юмыг тэ услага одоо нийжвэрэн яаж одоо төлөвлөж байгаа. Тийм. Тэгэхээр бид нар хөсгөлд одоо ингээд кластер байдлаар хийж байгаа маань дотроо хэд хэдэн төвшөнтэй. Нэгдүгээрх нь бол бид нар анхны кластерыг бол малчтаа гэж харж байгаа тийм. Тэгэхээр малчтаас мал худалдаа авна. Тэгэхээр малчтаас мал худалдаа авахын тулд ааж тодорхой урт хугацаанд бид нар тэр малчтынхаа малыг чанаржуулах юм руу аажмаар орно гэсэн үг. За хоёрдугаарх нь малчтаас малаа худалдаж аваад тэгээд feedlot гэж зориултын одоо мал эрүүлжүүлж борддог цогцлбортоо авцраад шинжилгээнд хамруулад тэгээд тодорхой шаардлагатай одоо малыг вакцинжуулаад тэгээд нэг хамгийн багадаа энэ нөгөө мал тарьсан вакцин чинь малын биенээс тэр эмийн үлдэгдэл нь хамгийн багадаа 21 тэгээд 28 хоног дараа тэгэхээр хамгийн багадаа 30 хоног тэгээд ер нь бол малаа эрүүлжүүлж яахан жин нэмүүлэх гэвэл ойролцоогоор 180 хоног хүртэл борддог ийм онцлогтой тий. Тэгэхээр ийм хэмжээнд бэлтгэхийн тулд өөрснөө тодорхой хэмжээнд тижээлээ тарих шаардлага үүсэж байна гэсэн үг. Тэгэхээр тижээл маань нөгөө хэвгч одоо малын хувьд бол одоо бүдүүн тижээл гэж өвс тижээлүүд байна тий. Дээр нь жаахан шин тижээл маягийн бэлтгэсэн таршууд байна. Дээр нь хүчит тижээл маягийн одоо тэр нөгөө эрдэсчүүлсэн хорголжин ч байт юм уу те ийм тижээлүүдийг өөрснөө үйлдвэрлэх шаардлага үүсэж байна гэсэн үг. Тэгэхээр яг махны чиглэлийн үйлдвэрийн хувьд мал ингээд эрүүлжүүлээд бордыг гэвэл 1 кг маханд ногдох одоо өртгийн ойролцоогоор 70-аас 80%-ийг нь цэвэр тижээл эзэлдэг байхгүй. Тийм учраас тижээлийг тодорхой хэмжээнд өөрснөө тариалах тийм нөхцөл үүснэ гэсэн үг. Ер нь бол яванда кластер гэдэг нь тижээлийг нэг хэсэг үйлдвэрлэдэг. Кластер тарьдаг, үйлдвэрлэдэг хэсэг. Яг энэ талд нь цэвэр зөвхөн мал борддог кластер байх жишээ нэ тий. Ингээд төрөлжөөд эхлэх юм бол энэ бол яг цэвэр кластераараа хүн нэг айл, нэг бизнес бүх юмыг өөрснөө хийхгүй ийм нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг байхгүй. Тэгээ бүгдийг хийх гэж оролдоод ундаг бас талууд бий л дээ.
танах бол яаж гин одоо өөрсдөө тариалж гин үү? Бид нар бол одоо өөрснөө тариалж махны үйлдвэр үү? Тийм бид нар тариалт дээр эхний ээлжинд нэг 100 орчим га дээр царгас тариалж үзсэн. Тэгэхээр бид нар бол тэрэн дээр тодорхой хэмжээний алдаа хийсэн. Яагаад гэвэл одоо ч нийгэм өөр болцсон тий. Шинжилгээ хөгжсөн, инновац гэдэг юм гараад ирчихсэн байхад бид нар уламжлалт аргаар энэ тарьж үзсэн. Дээр нь усчлалт дээр аягүй алдсан тий. Тэгэхээр одоо Атри 1 2 3 гэл ингээл ярьдаг байсан. Иннээс арай өөр төвшөнд бид нар усчлалтын том хувьсгал энэ төр хийх шаардлага үүссэн байгаа байхгүй. Тэгэхээр усчлалт хийж нэг гагаас авах ургацсан хэмжээ хэд дахин нэмэгдэх. Тэр боломжийг ашиглах. Хүмүүжүүд компани чинь саяхан одоо 7 хоногийн өмнө усчлалтынхаа тийм ээ 600 системийн туршилтыг тэр том гад одоо баруун түрүүний сангийн чухал Улаанбэгт хэрэгжүүлж шүү дээ. Тийм ээ 650 га дээр усчлалтаа шийдсэн. Тэгэхээр та нар одоо бол усчлалтаа хийх гэж байна уу? Эсвэл ерөөсөн төрөлжөөд зөвхөн одоо махныхаа үйлдвэр дээр төрөлжөөд бусдын өөр хүмүүсээр хийх тэднийгээ дадлагжуулах бэлтгэх юм хийх гэж байна уу? Тэгэхээр бид нар нөгөө нэг одоо key business гэдэг түлхүүр бизнесээ авч явж байгаа хүмүүс их. Цаашид нөгөө кластер үүсгий гэвэл өөрсөн дээр эхлээд одоо нөгөө R&D гэдэг чинь research and development чиглэл дээр бид нар эхлээд туршилтаа хийгээд нэг гаагаас ингэж авдаг, услахатай тохиолдолд ингэж авдаг гэдэг одоо туршилт судалгаагаа өөрснөө тийм прототип маягаар бэлтгэжээд дараа нь цааш нь тэрийг түгээх, зааж сургах, бэлтгэх, бэлтгэн нийлүүлэгчээ бэлтгэх тэр тогтолцоороо орно. Яг одоо наад энэ хандлага чи их таалагдаад байгаа хгүй. Илүү шинжлэх ухаан чандаад, дээрээс нь шинжлэх ухааны байгууллагууд мэрэгжилтнүүдтэй хамтраад тэгээд туршаад алдсан. Өөрөө ч гэсэн сая усчлалтын дээр алдаж байна гэж байна. Яг ийм алдсан туршлууд бас их хэрэгтэй. Тэгээд бүгд одоо болоод байгаа юм шиг өөрөө өөрийгөө хуураад явж ерөөсөө хэрэгтэй арахгүй. Нөгөө талдаа та хоёр бол одоо ингээд мундаг кластер гээл ингэж хийнэ гэдэг яриад байдаг. Гэтэл эн чинь яг одоо малчин хүний өнцгөөс харахад бол их л хол юм шиг сонсогдож магадгүй. Тэгэхээр энийг тэр одоо шууд ингээ хүлээгээд авахд хэцүү. Эсвэл одоо жирийн малчин айл одоо кластер болно гэдэг ингээ явах юм бол дэндүү том даалгавар шүү дээ юм чинь. Одоо энэ бүгдийг судлах, тезүү боловсруулах гэдэг юм хүн хүчин ажилуулах, тооцоо юугаа бүртгэлээ хийх тийм ээ. Баланс тайлан гаргах, татвар матур тэгээд бүх байгууллагатай харьцах. За санхүүгийн их усөр олох, тоног төхөөрөмж гэдэг их төвхт. Тэгэхээр энэ хоёрын хооронд л одоо их л том зай байгаад байна л да. Өөрөө бол одоо төв суурин газрын хүн ингээд төсөл боловсруулаа явж байна. Яг гол нь одоо нэг түүхийд бүтээгдэхүүн чинь тэр одоо малчид дээр байждаг. Тэгээ энэ хоёрыг ойртуулахын тулд одоо орон нутаг юу хийх ёстой? За бүс нутгийн аймгийн хэмжээнд юу хийх юм, бүр сумын түвшинд юу хийх юм, хэрэгжүүлж байгаа компани юу хийх юм гэдэг нэг ийм чухал асуудлууд байгаа. Тэгэхээр яг энэ орон зайг бид нэр шийдэж чадахгүй байгаа учраас одоо жишээ нь махан дээр ченжүүдийг авах бурууддаг те. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ орон зайгаа шийдэж чадаагүй учраас мал үлтгэлийн тогтолцоогоо шийдэж чадаагүй, үйлдвэр малчин хоёрын хоорондох зайг өнөөдөр бид нэр шийдэж чадаагүй учраас change гэдэг орон зай угаасаа байж байгаа. Тэгээд тийм учраас энийг шийдэхин тулд төрөөс бол тодорхой хэмжээний нэг тийм даацтай бодлого бол харагдахгүй байна л да. Харин олон улсын байгууллагууд, ялангуяа Швейцарын хөгжлийн агентлагийн тэр ногоон алт төсөл мөслгээд их хөөрхөн төслүүд яваад айгүй олон зүйлийг шийдэх гээд оролдоод яваад байгаа. Тэгэхээр ийм шийдлүүдээс харах юм бол малчин гэдэг чинь ганц айл. Малчны бүлэгч гэдэг юм уу те. Ингээд шийдэд эхлэхээр дундаа тэд нар малынхаа хичээлийг тарьчих болдог. Дундаа нийлүүлж байгаад одоо нэг хүн томилоод малаа туугаад үйлдвэрт нь хүргэж чаддаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл дундаа одоо дамжлаггүй, ченжгүйгээр шууд үйлдвэрт хүрэх гарцаа шийдэх мэтэх. Тэр бүх гарцыг нь тэнд ийм олон улсын төвшний ийм төслүүд бас хийх гэж оролдоод байна л да. Сурах гэж оролдоод байна. Тэгэхээр өсгөл дээр завхан дээр гоо алтаа дээр иймэрхүү шийдлүүд нэлээх гарцсан. Тэгэхээр малчны хувьд бол миний яриад байгаа бүгдийн цогцоор нэг шаардлага байхгүй. Малчин айл бол одоо бол яг бэлчээрийн малын хувьд 6 сараас 12 сарыг дуустал үндсэндээ мах бэлтгэл мал бэлтэж өгч болж байгаа тийм. Тэгэхээр энийгээ дахиад илүү их тийм таваарлаг малыг бэлтгэж өгөх, илүү олон тооны малыг бэлтгэж өгөх тэр юун дээр л малчид анхаарах юм бол дараагийн шатных нь энэ дунд нь тэр нөгөө мал бордог цогцлборууд тэр бий болох болсон. Илүү таваарлаг болох, илүү чанартай, шигшим сайтай малтай болох. Тэгээд тэрийг эрүүл байлгахад малчин анхаарал. Тэгээд энэ зохион байгуулсан бүтцэд нэгдэж нийлэх процесс руу явах хэрэгтэй гэж ойлгох хэрэгтэй шүү дээ. Тий. Одоо нэг энэ чиглэлээр байгаа шүү дээ.
манай засгийн газрын бодлого зөндөө бий. Үдээ аж ахуйн чиглэлээр те одоо Монгол мал хөтөлбөр үдээ аж ахуйн одоо хөгжилгээд одоо татвартай хөгжлийн үзэл баримтлууд байна. За тэгээд мал аж ахуйн чиглэлээр, газар тариалангийн чиглэлээр, хосолсон аж ахуйн чиглэлээр маш олон бодлого. Бодлого бол дутуу биш. Цаас бол ерөөсө хангалттай. Одоо ингээд зөвхөн гарсан цааснуудыг харах юм бол гарсан их хурлын одоо хууль, тогтоол, журмууд гэдэг юм бол 2-3 хуудас юм бол гарна. Гагцгүй энэний хэрэгжилт одоо өөрчлөгддөг, сарндаг. За ялангуяа манай нэг намчрахлаас болоод энэ сонгуул Монголтой холбоотойгоор энэ бодлого өөрчлөгддөг. Энэ л өөрөө их өндөр. Тэгээ энэний зовлон өөрийн чинь түрүүний хэлдэг тэр Швейцарын хөгжлийн агентлаг гэж яриад энэ Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Германы хөгжлийн ассоциац бүх л байгууллагаас төсөл хэрэгжүүлдэг боловч би нэг гайхаад байгаа нь аюулгүй аятайхан төсөл ингээ 3 жил, 5 жил хэрэгжээд явж ш. Тэгээд тэр төсөл дууслаа. Төсөлч байхгүй, их усурч байхгүй, төслөө хаяад төсөл хэрэгжүүлж исэн улсууд нь магадгүй хөдөө аж ахуйн төсөл хэрэгжүүлж исэн улсууд тэнд замын төсөл хэрэгжүүлсэн. Эсвэл эрүүл мэндийн яамны тоног төхөөрөмжийн одоо нийлүүлэх төслийн хүмүүс болцсон. Ингээ явж байгаа. Тэгээ энэ бол өөрөө энэ бодлогын уйлдаагүй байгаа нэг залгам чанар байхгүй та айгүй холбоотой. Тий. Ер нь бол бодлогын бичиг баримтууд бол хангалттай байна. Муу биш бодлогын бичиг баримтууд зөндөө бий. Тэгээ гол нь тэрний хэрэгжилт гэхээр дээд шатанда, дунд шатанда, анхан шатанда төр яг ямархуу харилцаатай байх хэрэгтэй. Нэгдүгээрт, хоёрдугаарт нь одоо ингээл жижиг дунд үйлдвэрлэл гэх мэтээр ингээд санхүүжилтийн хөөсвөрээр хаана хизээ хэнийг яаж дэмжих вэ? Энийгээ дагалдаад тоног төхөөрөмжийг нь тодорхой хэмжээнд ингээд системгүй янз бүрээр ингээд импортлох болон импортын болон нөөтийн татвараас чөлөөлөх гэх мэтээр ингээд олон дэмжлэгүүд байж байдаг тийм. Энэ бүхний нэг юм уялдаа холбоо ерөөсөө хангагдаж өгөхгүй юм ажиглагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ уялдаа холбоог уг нь болж игэл бизнесийнхэнд нь жаахан дэмжих байдлаар орхичих юм бол энэ орон зайд байгаад байна гэсэн үг байхгүй. Нэгдүгээр. Хоёрдугаар төр бодлогынхаа хувьд хэрэгжүүлэхэд тулд тийм нэг юм шалгуур үзүүлэлт гэдэг чинь тийм тавьчих хэрэгтэй байхгүй. Тэр нь юу гэхээр хүнсний салбарыг дэмжээл байна. Тэгсэн мөртлөө яг ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаар бас тодорхойл. Нарийн тодорхойлж өгөө тэрийг системтэйгээр хугацаа зааж өгөхгүй байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл би одоо жишээ авъя л да. Манай урт хөрш хятад улс болохоор 2006 оноос бэлтгэж байгаад 2009 онд яг албан ёсоор олон улсын хүнсний аюулгүй байдлын тогтолцоонд бүр ингээд улсаараа системээр нэгдээд орсон байхгүй. Тэрнээс өмнө манайх ингээд одоо дотоодын чанартай чанартгүй хяналттай энэ махнуудаа тодорхой хэмжээнд экспортлдог байсан юм байна тий. Одоо бол эргээд тэр урт хөрш маань биднэрт олон улсын стандарт өмнөөс тулгадаг болчихсон. Тийм учраас бид нэр маха экспортлж чадахгүй байгаа байхгүй. Экспортлох гэхээр яг тэр шаардлага хангасан маха бид нэр үйлдвэрлэж чадаагүй байгаа байхгүй. Нэг бол өвчтөө, нэг бол эмийн үлдэгдэлтэй болчихоо тий. Үгүй бол бид нэр яг одоо жишээ нь за 3 дахь орнуудын хувьд жишээ нь Иран бол манайхаас Монголоос хоньны маха их сонирхолтой тий. Арабын орнууд. Гэтэл яг тэр Арабын орнуудын тавьж байгаа хоньны махныхын шаардлагуудыг бас хангаж чаддгүй. Гэх мэтээр ингээ олон зовлон бий л дээ. Тэгэхээр энэ процессууд аажимдаа бол яг явж байна. За дахиад нэг юуг нь аваад үсэх юм бол бид нэр Монгол улс бүх шатанда хүнсний аюулгүй байдал яг энэ тогтолцоонд 2023 оноос ч гэдэм 24 оноос нэвтэрнэ гэж ийм хугацаа зааж өгөөд, тосгол зааж өгөөд тэгээ одоо тэрнээс цааш ийм хатуу болно шүү гэх юм бол хөрөнгө оруулалтыг энэ хугацаанд бэлдэж эхлэх байхгүй. Тэгэхээр ямар махыг бид нэр экспортлох гэж байгаагаа мэдэхгүй л мах бэлтгэлээд байгаа байхгүй. Энэ юунаас харагдж байна гэхээр одоо ойролцоогоор яг албан бусдаагаар 100 гаруй мах боловсруулах үйлдвэр Монгол улс байна. Тэгэхээр эндээс тэр хүнсний аюулгүй байдлын нэг тогтолцоо байгаа. ISO 9000 дотор 22,000 дотор багтдаг нэг одоо үзүүлэлтэн тэр HACCP гэж нэрлэдэг шүү дээ. Hazard Analysis Critical Control Point гэдэг юм систем байна. Тэгэхээр энийг нэвтрүүлсэн үйлдвэр дөнгөж хоёрхан байна. Хоёрхан байна. Мах маркет байгаа, дархан meat food. Тэгэхээр ийм хэмжээнд одоо мах боловсруулах тэр процесс дээр ийм одоо шаардлага хангацсан мах үйлдвэрлэх ёстой байхгүй байна. Гэтэл түрүүн таач гисэн бас ярьж байна те дотооддоо бид нар бол ингээд одоо ямар мах идэх юм сонирм бишээ. Экспортлохдоо тэр шаардлагыг хангачээ гэдэг чинь за Монгол хүн яах вэ? Юу ч ийдсэн ямар хамаатай те гадны хүмүүстэй бид нар чанартай мах хөдөлчихье гэж бодож байгаатай адилхан байхгүй. Тэгэхээр дотооддоо энэ шаардлагаа тавьж байж илүү гарсан маха энийг хангачаад илүү гарсан бүтээгдэхүүнээ экспортлох тухайлбал ярих хэрэгтэй байна. Энэ бол зөв бодлого байхгүй.
манай өөрсдийн зүгээр л өдөр тутмын одоо хөвшил юу болж хувирах ингийн амьдралын хөвшил, стандарт болоод ингээ болчих юм бол тэр гадаад руу аль ч орн руу гарахад маш одоо амархан болно гэсэн үг шүү дээ. За энэ жилийн хувьд мах нэлээд нэмэгдэж экспортлогдсон. Гэхдээ тэрнээсээ болоод доголдож ш. Тийм бод. Одоо махны үн 14,000 15,000 хүрчихсэн гээд. Тэгэл одоо нөгөө хятадуудаа зөвхдөг юм уу? Чэнжүүдээ зөвхдөг юм уу? Нэг л ингээд буруутныг л хайх. Тэгэхээр би бодоход бол энэ мах их бэлтгэсэндээ юм уу? Ер нь манай бэлтгэсэн мал бүгдээрээ мах гарчихсандаач биш байх. Ерөнхийдөө нөгөө экспортын төлөвлөлт гэж байдаг шүү дээ. Төлөвлөлттэй хэдийг гаргахын, хэдий дотоод хэрэглэхийн. За тэр дотоодын нөөцөд хангалттай байх, үнэ тодорхой төвшөнд барих, дотоод зах зээлээ хамгаалах гэсэн энэ бодлого хэрэгжээгүйгээс болж байна уу? Эсвэл өөр шалтгаан байна уу? Юу гэж бодож байна? Ер нь бол бид нар мах экспортлох хэмжээнд бэлэн бус байна л гэдэг нь харагдаж байгаа. Төрөний миний хэлдэг шаардлагаар импортлогч орны тавигдаад байгаа шаардлага нэгдүгээр хангаж чадахгүй байна. Тэгэхээр яг сая бол мах тодорхой хэмжээгээр экспортлоод ингээд дотоодын махны нөөцнөөс жоохон хомсдол үүсчлээ гэдэг юм яригдж байгаа тийм. Энд юу гэхээр бид нэр бэлтгэлгүй байсан учраас нэг багахан хэмжээний дулааны аргаар боловсруулсан махыг экспортлох, хятад руу экспортлох орон зай гараад ирэнгүүт нөгөө нэг жилд дотооддоо хэрэгэлдэг байсан хонь толгой шилжүүлснээр бол одоо нөгөө нэг 10-аас 11 сая толгой малчтаас бэлтгэдэг. Тэр одоо нэг аяхтай хэсэг рүү хотгож аваад экспортлохоор үлдсэн хэсэг нь жилдээ хүрэлцэх болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө зах зээлийн хуулиар жаахан хомсдол эрэлт бий болоод эхлэхээр үн аяндаа өсөд эхэлж байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаарт үн бас тодорхой хэмжээнд төрөөс ингээд зохицуултыг бага хэмжээнд бариад байдаг те. Гэтэл экспортын үн өндөр байгаа учраас ямар ч мах бэлтгэсэн үйлдвэр бол өндөрлөө нөхөхийг эрмэлзэн шүү дээ. Тэгэхээр энэний зөрүүг улс аажмаар энэ их зөрүүг ойртуулах шаардлага үүсэж байгаа гэсэн үг байна. Хоёрдугаарх нь тэр бидний мах бэлтгэлийн тогтолцоо дээр нь энийг төр хүчээр ингээ бариад ах юм уугүй юм уу? Гуравдугаарх нь хүчээр барихтаа цөөх хийдхэн үйлдвэрт санхүүжилт өгж байгаад нөөцийн мах бэлдүүлэх маягаар ингээ бариад ах юм уугүй юу гэдэг энэ бодлогоо одоо нэг тийш шийдэх хэрэгтэй юм байна. Хүн амд улс төрөөс хамаарад дараагийн сонгуулиар сонгогдохоо бодоод ирэх барьж байгаа хүчин ямар ч хүчин тохоо үед ийм өргөргөлийн бүтээгдэхүүний үнийг хүчээр барихыг оролдоод байдаг байхгүй. Эн чинь айгүй тийм буруу зүйл рүү бас их оруулдаг те. Бид нар уг нь болж игэл дотооддоо чанартай махаар хангаад тийм хэмжээний үнэтэй махыг экспортлохоор тэр хэмжээний орлого олж ирж нөгөө нэг анхан шатан дээр үйлдвэрлэл хийгээд байгаа хүмүүс чинь хүмүүстэй одоо тэр ажлын байранд байгаа хүмүүст өндөр олон улсад өрсөлдөгч хэмжээний цалин энэ төр өгөөд нөгөөдүүл нь тийм хэмжээний орлоготой болохоор одоо боломжийн үнэтэй махаа аваад идэх энэ бүгд цикл ингээд хүртэх хэрэгтэй. Тэгэхээр энэ бүгд хоорондоо холбоотой. Тэгэхээр за мах экспорт нь энэ жил 40,000 тонн мах экспортлно гэлээ. Улаан сайд хэлж илээ л дээ. Одоо эх жилээс ерөнхийдөө махны экспортын квотатай. За тэгээд квотахтайгаа 10,000 тонн мах за 60,000 тонн ч юм уу гаргана гэж ярингууд хөдөөнөөс ирдэг байхгүй. Бүр хөдөөний одоо малчин хүн уулын орой дээрээс ирж шít. За зөвхөн сайда би тэр квотонд ч орж махад гарах гэсэн нэг 20 хэдэн үхэр байна. Энийг яах вэ гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр бид нар энийг ойлгох хэрэгтэй юм шиг байна. Мах экспортлно гэдэг бол малчин хүний хотон дээрээс ингээ мах хилээр гараад ингээ зарчих тухай асуудал биш ээ гэж тийм. Тэгэхээр тул тэр утсаар ярьж байгаа хүн шиг олон зуун хүн, олон мянган хүн нийлээд кластер байдлаар ажиллах хэрэгтэй тийм. Тэгээд би дээр нэг ярилцлаганд ярьж ирсэн. Ингээ кластер байдлаар ажиллах хэрэгтэй гэсэн сүүлд нь шүүмжилд өртсөн. Тэр кластер гэдэг чинь юу юм бэ? Мэдэхгүй байна. Тэгэхээр та яг кластер хөгжүүлэх гэж байгаагийн хувьд энэ үзэгчдээс байнга асуудаг. Энэ кластер гэдэг нь яг юу юм бэ? Одоо монголоор яаж ойлгох юм? Өдөөний үзэж байгаа үзэгчид, малчид за энэ дунд нь байгаа change, боловсруулах үйлдвэрийн кластер гэдгийг яаж ойлгох? Монголоор нэг. Тэгэхээр кластерыг одоо яхад тодорхойлвол ийм л юм аа. Бизнесийн процессын тодорхой нэг хэсгийг тодорхой аймаг орон нутаг бүс нутагт яг одоо төрөлжүүлэн хөгжүүлэх энэ үйлдвэрлэлийн загварыг хэлдэг. Харилцсан үйлдэл. Тэгэхээр одоо жишээ нь мах бэлтгэл дээр аваад үзэх юм бол яг нэг хэсэг нь малчид бол мал төлөвлөх өөрөөр их сүргийн тэр кластер байхгүй. Эндээс таварын шинжтэй малаа дараагийнхаа кластер руу
шилжүүлээ хөдөлгөнгөт нэг хэсэг нь одоо сум болгонд тийм малаа эрүүлжүүлж борддог тусгай 20 зэрийн дэглэмтэй бүсийг кластер байдлаар хөгжүүлэх хэрэгтэй байхгүй. Дараагийн кластерын төвшин нь болохоор одоо мах боловсруулах үйлдвэрүүд. Тэгээ энийг тээвэрлэж экспорт хийдэг дахиад тусдаа ийм бүтцүүд байна гэсэн үг байхгүй. Гэтэл ихэнх компаниуд яадаг вэ гэхээр өөрснөө малчтаас шууд одоо малаа худалдаж аваад тэгээ шууд боловсруулалтаа хийгээд өөрснөө экспортлох гэж оролддог те. Тэгэхээр эн чинь нөгөө нэг кластер гэдэг имийг нэг компани бүгдийг нь одоо орон дох байхтай хийгээд байна гэсэн үг байхгүй. За манай тэр бидний тооцож байгаа үйлдвэрээр аваад үзэх юм бол өөрийнхөө үйлдвэрийг хангах хэмжээний одоо чанартай махыг өөрснөө тэр малаа эрүүлжүүлж 100% бордох ямар ч болцоог байхгүй. Ямар ч болцоог гэсэн үг. Өөрөөр хэлбэл жилд ойролцоогоор нэг 100 мянган толгой мал бэлтгэх. Учираас 100 мянган толгой мал бэлддэг нэгэнд ор борддог дан тийм ганц аж ахуйн нэгжийг хийх аюул хэцүү байхгүй. Тийм учраас тэнд 100000, энд 100000, энд 100000 гэх мэт багаар утгах жишээ нь 10 том мал бордог цогцлбор хийнэ гэсэн үг. Нөгөө 10 цогцлборын чинь нэгийнх нь цаана нь 100 малчин, 1000 малчин тэд нэрийг малаар хангаж явах хэрэгтэй байхгүй. Ийм тогтолцоо шат чатанда хийх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр малчтын хувьд бол цөмсөрний нэгж. Хятадд ингэж хийсэн байлаа л да. Хятадын Нинша гэдэг мужид очисон чинь нэг дээр нэмэх нэг гэдэг ийм том хятадын компани байл да. Тэгээд тэд нар яг нэг цаг мөчид 7 ийм хэсэг газарт нийлээд 27 мянган үхрийг бордож байгаа. Зөвхөн бордож байгаа үхрэнтэй. А гэтэл тэднэд цөмсөргийн аж ахуй байдаг байхгүй. Их сүргийн аж ахуй. Нөгөө хэлтгч нь тэднэд байдаггүй гэсэн үг. Тэд нар яадаг вэ гэхээр нөгөө дараагийн шатны тэр их сүргийн аж ахуйн кластеруудаас тэд нэрийг хөдөлж авдаг. Нөгөөдүүл нь зөвхөн хэлтүүлээд тэгээд гарсан төлөө тодорхой хугацааны дараа 1, 2, 3 сарын дараа тэр мал бордог газруудад хөдөлдөг байхгүй. Тэгэхээр нөгөөдүүл нь бол зөвхөн тийм мал үржлийн их сүргийн аж ахуй хийдэг гэсэн үг. Тэгэхээр энэ орон зай бол манай дээр малчтад байж байгаа байхгүй. Манай найруулагч тэр мал аж ахуй махны кластер юм уу эсвэл тариалангийн кластер гэсэн зураг гаргахдаа тэрэн дээр тайлбарлал бүгдээр их ойлгомжтой. Ер нь энийг задлж их ойлгуулахгүй бол энэ төв суурин газар гэдэг юм уу мэдээлэлтэй яахын юу гэдэг олон улсын төвчөнд ажилласан улсууд бол кластер гэдгийг бол бүгд ингээ ойлгоо яваад байдаг. Хөдөө орон нутагт бүр анхан шатны нэгжид ажиллаж байгаа улсууд бол энийг ойлгодог. Тэгэхээр махны үйлдвэр гэх юм бол за хадлан бэлддэг, хадлагын салааныхан тэжээлийн үйлдвэрч байд юм уу те. Тэжээлээ тариалах хэсэг. Мал эмнэлгийн одоо нэгж байж болно шүү дээ. Мал эмнэлгийн нэгж. За тэгээд одоо энэ тээвэр хийдэг нэг хэсэг. Махны одоо агуулгатай газар ч юм уу те. За эсвэл одоо дайвар бүтээгдэхүүн авдаг газар. Дээрээс нь нөгөө арьс шир, яс энтрийг авдаг. Энэ бүгд тэр махны үйлдвэрээ тойроод хамтарч ажиллахыг харилцан уялдаатайгаар хамтарсан төлөвлөлтөөр уялдаатайгаар ингэж ажиллахыг л одоо бидний яриад байгаа кластер гэж л хэлээд байгаа шүү дээ. Тус тустай кластерууд байгаа. Яг сая таны хэлдэг бүх тустай. Энэ хооронд нь болохоор холбоод эхлэхээр энэ кластер хоорондын уялдаа холбоог хангаад ирэхээр нөгөө хөдөө аж ахуйн нэм өртөгтэй байгаа үн цэний хэлхээ гэдэг чинь ингээ хоорондоо гинжээ холбоотойгоор одоо уялдаа явчихж байгаа. За энэ бүгдийг одоо мэдээж одоо нэг малчин гэдэг юм уу нэг за үйлдвэр хүртэл одоо хамгийн одоо түлхүүр үйлдвэр гэхэд энийг одоо санхүүжүүлэх өндөрлөлтэй байна шүү дээ. Өнөөдрийн Монголын одоо энэ санхүүжилтийн схемээр. Тэгэхээр энэ байгаа тэр тэжээлийн үйлдвэр мал эмнэлэг бүгд дор бүрдэл санхүүжилт хайж байгаа. Дор бүрдэл нэг өөр харилцан уялдаагүй юм төсөл боловсруулсан яваад. Тэгэхээр энийг уйж хоорондоо ойлголцож нэгдвэл байдлаар ингээ хандах нь өөрөө их чухал гэж ил асуудал тавигдаад байгаа юм да. Тэгэхээр манай найруулагч тэр санхүүжилтийн схем гаргах бах энийг хөдөө аж ахуйн үнцний хэлхээ гэдэг энэ ном би очиж гаргасан юм. Тэгэхээр энэ ном бол дэлхийн одоо 30-40 орны яг энэ хөдөө аж ахуйн салбар, мал аж ахуйн салбараа хэрхэн яаж цогцоор нь санхүүжилтээ өөрөөр кластраар нь яаж одоо санхүүжүүлж хөгжүүлд юм бэ гэдэг л тухайн ном л та. Тэгэхээр хоёлаа тэр санхүүжилтээр нь одоо ямар боломж байд юм. Манайхны өнөөдрийн яриад байгаа хамгийн сүүлийн зураглаа гаргадаа найруулагч. Санхүүжилтгэхээр бид нар ихэнх нь банк руу гүйдэг. За банкн дээр очиод мэдээж нөгөө шаардлага 30 хэдэн за 40-од нэр төрлийн юм шаарддаг. Тэрийг хангадаг юмт байхгүй. За тэгэнгүүт
цаана хажуудаа байгаа нэг банк ус санхүүгийн байгууллага руу явдаг. Эсвэл өөр банк ус санхүүгийн байгууллага. Ихэвчлэн банк ус санхүүгийн байгууллага. За өдөр тутмын тулгамдсан санхүүгийнхээ хэрэгцээг ямар тооцоо судалгаагүйгээр ламбардын зээл. За бүр одоо сандарсан юм дээр болохоор нэг өдрийн зээл гэдэг юм руу ингэж ороод тэгээ кластер бити хэл ерөөсөө ахуй амьдралаа энэ одоо яаж авч явах уу гэдэг ийм л санхүүгийн одоо хүндрэл рүү хамгийн сүүлийн нэг юм хөснөгтэй зураглал байгаа найруулагч. За тэгэхээр өнөөдөр байгаа яг саяхан таны хэлдэг ийм махны экспорт үнцний сүлжээ гэсэн юм байна. Махны экспортын үнцний сүлжээний үүсгэх гэсэн. Тэгэхээр кластер үүсгээд кластер хоорондын уялдааг хангачаар олон асуудлыг шийдэх байхгүй. Тэгэхээр төрийн бодлого бол бас тодорхой хэмжээнд ийшээ хандах хэрэгтэй байна. За одоо өнөөдөр жишээ нь жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх санд төсөл хүсэж байгаа ингээд компаниудыг аваад үзэх юм бол хэдэн мянгаар байгаа байхгүй. Аймгийнхаа төвшөнд бас тийшээ хандж байгаа хэдэн мянгаар байгаа. Гэтэл энэ кластер дотор байгаа тэр тижэл тарьдаг хэсэг, тэр малын эмнэлгэн, тэр мал бордог хэсэг, тэр мал цуглуулдаг хэсэг, арьс шир бэлтгэдэг хэсгүүд чинь тус тустай ингээд салангад байгаа болохоор тус тустай санхүүгийн их усээр хайж байгаа. Тус тустай өөрснийхөө борлуулалтыг хийх гэж өөрснөө оролдож байгаа. Тус тустай өөрснөө бэлтгэн нийлүүлэгч хайж байгаа. Гэтэл кластер дотор ороод бүгдээр хоорондоо уялдаа холбоотой болоод эхлэхээр олон юм шийдэгдэх байхгүй. За нэгдүгээрх нь санхүүжилтийг яаж шийдэж яах гэхээр санхүүжилтийг тус тустай хайхаас гадна хамгийн чухал нэг юм нь юу гэхээр кластер дотор байгаа тэр түлхүүр гэдэг бизнест төр олж хараад та нар ийм систем, ийм хоорондын харилцаа холбоотой кластеруудыг үүсгэсэн юм байна шүү дээ. Ийм олон кластер чинь үүсгэсэн юм чинь та нарт гол хөдөлгүүр чинь махны үйлдвэр юм байна. Бид нарт махны үйлдвэрт нь ийм санхүүгийн их усрын чинь зээлийн байдлаар ч юм уу, ийм байдлаар шийдээд өглөөгөнгүүт махны үйлдвэр мөнгө авчаад тэр мөнгөө нөгөө мал урдаг цогцлбортоо өгөөд маха одоо бэлтгэсэн малаа авчна гэсэн. Нөгөөдүүл нь орж ирсэн мөнгөөрөө малчтаасаа маха худалдаад авчна. Гэх мэтээр нөгөө мөнгө чинь энэ системээ дагаад цаашаа тойрч байхгүй. Их усроо бүгднийг хангаж байна гэсэн үг. Одоо энэ зургал дээр харахад бол за хамгийн гол нь бол банк ус санхүүгийн байгууллагын жидүү сан гэж байгаа. За жидүү санч юу болоод өнгөрч байгааг одоо мэдж байгаа тийм. За манай эрх мэдэлтнүүд бол илүү их хүртээмжтэй байгаа. Сая одоо хамгийн доотлын тэр хөрөнгө оруулагч гэж байна шүү дээ. Энэ аргыг хэрэгжилж байгаа нь бол саяны Төмөн шувууд компани жишээ. Нэг 2-3 газар Tesla компаниус гаргасан баг тийм. Цөөн одоо хүнсний болоод яг ийм кластер байгуулж чадсанууд нь хөрөнгөний бирж дээрээс одоо бас их усэр босгож байна. Жишээ нь хэрвээ Амруу Исгалан гэдэг хүн танай нөгөө Тайг интернэшнл компани энэ малчтайгаа тэр одоо бэлтгэн нийлбэр шадлан тижээлийн энэ бүх юмаа ижүүрэн хамруулж ойлголцож төслөө хийж чадаагүй танах мөнгө босгож чадахгүй тийм. Бүгд ингээд за эдний махны үйлдвэр бол ямар ч хэсэн махан тэндээс бэлтгэгдэх юм байна. Нилээ одоо тэр одоо үр ашигтай тийм таваарлаг ийм малтай болчихж байгаа юм байна. Энэ чигээр сургалт явагдаж байгаа юм байна. Малчт нь бас малаа сайжруулахад явж байгаа юм байна. Эрүүл ахуй асуудлаа энэ хавийнхыг нь шийдсэн юм байна гэсэн. Тэр нөхцөл дээр л одоо мөнгө өсөж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр одоо магадгүй хамгийн гайгүй хямд их усруу бол ерөнхийдөө хөрөнгө оруулагчдын их усруу болох гэдэг. Тий. Тэгэхээр ер нь бол нөгөө кластерт байгаа бизнес эрхлэгчийн хувьд бол нэгдүгээр бизнесээ одоо хөдөлгөх санхүүжилт хэрэгтэй. Хоёрдугаар бэлэн боловсруулсан бүтээгдэхүүнээ борлуулж мөнгө олох ийм хоёр санхүүгийн их уср байгаа байхгүй. Гэвтэл кластерт орчхоор тэр хүний бэлтгэсэн малыг, тэр хүний одоо бордсон малыг ч юм уу те бэлтгэсэн махыг нь худалдаа авах нь тодорхой болчих байхгүй. Дахиж худалдаа авах хайх шаардлагагүй гэсэн үг. Тэнгүүт нөгөөх нь худалдаа авахдаа санхүүжилтийн нөгөө нь эндээс нэг шугамар санхүүжилтийн бүх асуудлыг борлуулалтаа шийдэх болцоо энэ кластерт байдаг гэсэн үг. Одоо ойрхон жишээ харах юм бол энийг их аятайхан шийдсэн жишээ тэр нүүдэлч агро фарм гэж нэг компани байгаа. Тэд нар худалдаа авалтынхаа асуудлыг апута тохироод апу компанийн сүүний хэрэгцээг хангах зорилгоор нэг ийм кластер дотор 10 одоо нэг ойролцоогоор 30-аас 50 хүртэл байна гэж би анзаарсан л да. 30-аас 50 хүртэл 10 фермийг нэг дор шийдэж өгöd яваад байгаа байхгүй. Тэнгүүт нэг бизнес эрхлэгч байгаа одоо өөрөх айл тэр бизнест санхүүжилт өгöd тодорхой хэсгийнхэн санхүүжилтийн асуудлыг нь худалдаа авахч нь тодорхой бизнес модель нь босцсон учраас хаан банк тэн дээр зээл өгч байгаа юм байна. Гэх мэтээр нөгөө хаан банк хүртэл зээл
тэр нөхцөлийг нь Апple компанины баталгаа гарч байт юм. Худалдаа авах тэр гэрээнд нь тулгуурлаад найдвартай гэж бодоод өгчөж штэ. Тэгэхээр кластер гэдэг чинь тийм үр ашигтай байгаа байхгүй. Тийм үр ашигтай. За ар хустад байдаг тэр нүүдэлчин агрогийн маш сайн төсөл байна. За Чанман агро ч гэдэг юм уу те. Баян Чанман ч манай анхны агро парк гэдээ байгуулагдсан штэ. За тэрийг дагсан хэдэн үйлдвэрүүд байна. Ер нь их тийм одоо шинжлэх ухаанчаар гэдэг юм харилцан уялдаатай кластер байгуулж байгаа хэлбэрүүд бол байна. Тэгэхээр ер нь кластерыг хөгжүүлж байгаа энэ арга туршлагыг олон улсын туршлага харахаар эсвэл төрийн байгууллага удирдах зохион байгуулдаг. Эсвэл нөгөө бизнесийн холбоо гэдэг чинь одоо сүүний холбоо, махны холбоо, мэргэжлийн байгууллагууд нэгдэж зохион байгуулдаг. Эсвэл томоохон худалдаа авахч. Одоо гадны худалдаа авахч биш. Одоо магадгүй Рабобанкны санхүүжилтээр гадны том дэлгүүрийн сүлжээ Монголын одоо энэ хөдөө аж ахуйг нэг 5% нэлж гэдэг тийм нөгөө сүлжээгээр нөгөө нэг value chain үүсгэсэн байгаа тэр босоо кластер. Эсвэл манай дотоодын томоохон одоо компаниуд саяны одоо тэр Апогийн сүүний хэрэгцээ, Monfresh гэдэг юм уу тийм эсвэл одоо Tessoгийн энэ сүүний хэрэгцээг тэгээ мах маркет одоо мах импекс юу байдیں۔ Учир дагнс тийм нөгөө хатан сүх энтрийн энэ сүлжээ хөгжүүлэх нэг юм байх юм шиг байна. Тэгж явах хэрэгтэй юу? Тий. Ер нь бол энэ value chain үнцгийн үүсгэе гэж л бодвол хэвтэй кластер хоорондын уялдааг хангасан босоо тогтолцоог бий болгож яж тэр худалдаа авах процессууд санхүүжилтийн процессууд нь яг тэр тогтолцоогоор нэг шугамар нэг их усүрээр шийдэгдэх болсон байна гэсэн үг. За манай нэвтрүүлгийн хугацаа дуусч байна. Тэгээд тайг интернэшнл компани үйл ажиллагаанд амжилт хүсье. Маш одоо чухал зүйлийг хийж байгаа юм байна. Өөрөө чинь билээ нэг маш амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна. Баярлалаа. Тэгэхээр олон одоо энэ салбарт янз бүрийн төсөл хэрэгжүүлээд бас алдаа оныг нэлээд мэдэрчихсэн ийм хүн. Тэгэхээр миний түрүүний хэлдгээр яг одоо төрийг бүрэн хараад бол энэ явахгүй гэдэг нь бол энэ сүүлийн 20-30 жил бол ойлгомжтой болж байна. Дам бизнесийг нь даатгаад бас болохгүй. Тийм учраас энэ ойлгож мэдэрсэн улсууд нь одоо болохоос нь болохгүй хүртэл ингэж хийх л ийм л одоо цаг хугацаа юм байна гэж. Тэгэхээр бид нар энэ хөгжлийн хүрлийг одоо эргүүлэхийн тулд одоо таны саяны махны үйлдвэр ингээ хөдөө аж ахуйн кластер гэдэг бол яг л энэ дотор энэ бүгдийг хэрхэн яаж одоо үнцний хэлхийг нь үр дүнтэйгээр одоо олон эргүүлж чадна тэр хэмжээгээр олон ажлын байр өндөр цалин маш их хэмжээний одоо ашиг орлоготой болно гэж бэлгшээж байгаа. Тэгээд энэ номоо одоо энэ хөгжлийн хүрдэлтэй хамт бэлгэлээ. За таныг манай өнөөдрийн нэвтрүүлэгт одоо хүрэлцэн хийж үр өгөөжтэй юм ярилцлага хийсэнд үзэгчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Иргэн үзэгчтэй дараагийн лав гарагт дахин уулзцгаая.